За, сайн бацгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Gemma компани маань одоо гайхамшиг тий Gemma компани хамгийн гол цөм main гэж яригддаг бүтээгдэхүүн талаар би одоо та бүхэндээ сургалт хийхээр бэлтлээ. За, энд маань Эрдэнийн саранзан хасчлын тухай өнөөдөр яригдах болно. Эрдэнийн саранзан хасчлууг үнэхээр Gemma-г та ойлгоныг бол Эрдэнийн саранзан хасчлууг бид нар мэддэг байх хэвээр. Энэ чулууны мөн чанар, энэ чулуу яагаад өнөөдөр тийм гайхалтай тий? Энэ олгоныг бид нар мэдэж авсны дараагаар танд Gemma-г ойлгоход, Gemma-д ажиллахад харьцангуй бүх зүйл одоо ойлгомжтой байх болно. За, тэгэхээр бүгдээрээ хамтдаа энэ чулууны тухай одоо судалцгаая. Тэгэхээр манай Gemma Korea компани ерөнхийлөгч ИУ-ийн ерөнхийлөгч аав нөгөө насаараа сорон судалсан хүн байдаг. Тэр хүн сорон судалсаны хүчин дээр өнөөдөр мультионезер те соронзын хүчинд тулгуурласан шинжлэх ухааны нээлт маань бий болсон гэж үздэг. За, хоёрт нь энэ Эрдэнийн саранзан хасчулууг одоо нэрлэдэг. За, хасчулуу гэдэг бол манай Монголд маш их байдаг. Тэгвэл энэ маань тэгээ бусдаас юугаар ялгаатай вэ гэхээр соронцтой Эрдэнийн хасчулуу байгаа. Өнөөдөр Солонгос нэр нь бол Квисамунсог гэдэг нэрээр явдаг. Монголыг болохоор Эрдэнийн саранзан хасчулуу гэдэг нэрээр орчуулж одоо олон төрөсөн байна. Англи хэл дээр болохоор Black Jade гэдэг нэрээр бол орчуулагдаж яригдаж байгаа. Тэгэхээр энэ чулууны яг одоо хамгийн анх Gemma Korea гэдэг компаниг дэлхийн хэмжээний глобал түвшинд одоо үйл ажиллагаа явуулдаг network маркетингтэй компани болгоно гэдэг төлөвлөгөөг бол ИУ-ийн ерөнхийлөгч 1997-8 оны үед одоо Amway гэдэг компанид орж ажиллаж эхэлсэн үеэс бол тийм мөрөөдөлтэй болсон гэж өөрөө ярьдаг. За, тэгээд 2000 оны эхээр эхлээд одоо энэ одоо компанийн Gemma Korea компани ерөнхий төлөв зураг бол гарч эхэлсэн. За, тэгээд Gemma Korea компани маань 4 охин компанитай, 5 охин компанитай яг одоогийн байдлаар 5 охин компани одоо дөрөвдөх нь буюу Gemma Parkland гэсэн хэсэг байдаг. За, Gemma Parkland-ийн хувьд бол одоо Эрдэнийн соронзон хасчулууг олборлдог уурхай байгаа. За, энэ уурхай маань одоо энд харагдаж штэ. Энэ бол Эрдэнийн соронзон хасчулууг олборлдог уурхайг нэрлэж байгаа. Тэгэхээр энэ уурхай 2007 оны үеэс бол хамгийн анх одоо байгуулагдаад бас одоо бизнес явуулах эрхээ аваад бас соронзон чулууг ашиглах эрхийг бүртгүүлээд цооног хайгуулах эрх аавна, тэгээд цооног олборлох эрх аавна гэд ер нь бол уурхайн салбар дээр ямар шат дараалттай явдаг тэр болгоныг бол нэлээд удаан хугацааны турш бол өөрийн болгож өнөөдөр бол Эрдэнийн саранзан хасчулуу маань бидний гар дээр бол их хэмжээгээр олборлох эрхийг саяхан 20 оны 9 сард авсан байдаг байхгүй юу? Тэгээд утхан утахгүй намайг хамгийн анх Gemma-д 2019 онд эхэлсэн үеэс эхлээд юу сонссон гэхээр тун удахгүй Эрдэнийн саранзан хасчулуугаар хийсэн ОБ плита гарч ирнэ гэдэг үгийг одоо ярьсаар 2 жил болсон байна л да. Тэгэхээр эдгээрийг хийх хэмжээнд хүртэл одоо Эрдэнийн саранзан хасчулууг маш их хэмжээгээр олборлох эрхийг бас байх ёстой байд юм байна лээ. Тэгээд сая 2020 оны 9 сард ясан их хэмжээгээр олборлох одоо зөвшөөрлөө бол авсан байгаа. За, тэгвэл одоогийн байдлаар Эрдэнийн саранзан хасчулууны нөөцийг одоо энд Солонгос дээр та бүхэнд харагдаж байгаа. Нөөцийн хувьд бол 137 га газарт одоо оршиж байгаа. За, тэгээд Солонгосоор бол нэг пён гэдэг хэмжээс байдаг. Тэгэхээр 400 мянган пёнгийн одоо хэмжээнд одоо эзэлж оршдог бахнэ. Тэгээд одоо яг
чулууны нөөцийн хувьд үзэх юм бол 38,880 тонны одоо нөөцтэй ийм Эрдэнэ саран зан хачуулууг бол манай компани уурхайг нь бол эзэмшиж байна. За энэ чулуу өнөөдөр яг дэлхийн байдалд бол цорын ганц төв хэд гэж үзэж байгаа. Ижил төстэй чулуу бол энэтхэг Оросд байдаг гэж үздэг. Гэхдээ тэр Оросд байдаг чулууны хувьд болохоор өөрөөсөө юм радар буюу цэнхэр туяа ялгаруулдаг юм байна л да. Хит идэх туяа. Тэгэхээр тэр нь өөрөө хүний биед хор тавдар үүсгдэг муу талтай байд юм байна. Тийм учраас өргөн хэрэглэх боломжгүй. Тэгвэл манай Gemma-гийн Black Jade маань Эрдэнэ саран зан хас чулуу маань ямар онцлогтой вэ гэхээр хүний биенээс өөрөөс нь одоо долгион ялгарч байдаг. Тэгвэл хүний биений долгионтой ижил төвшний за 8-аас 14 микрон. Хүний бие болохоор өөрөө 8-аас 14 микроны одоо юм долгион ялгаруулдаг юм байна л да. Тэгвэл Эрдэнэ саран зан хас чулуу маань хүний биеийн энэ долгионтой төстэй 7-оос 9 микроны давтамжтай одоо долгион ялгаруулдаг юм байна. Энэ долгионыг ер нь бол энерги гэж үздэг. Тэгэхээр Эрдэнэ саран зан хас чулуу маань одоо 100% байгалийн энерги үүсгэгч чулуу одоо гэж одоо бидний одоо нэрлэж зансан байгаа. За Эрдэнэ саран зан хас чулууг харах юм бол одоо энэ хажууд байгалийн чулууг ингээ харуулсан хэсэг байна л да. За би энийг энэ хэсэг байна те. Тэгвэл энэ маань болохоор энэ чулууны одоо байгалийн байдлыг жилж болно. За хар, хүрэн, ногоон одоо голцоо өнгөтэй за байдаг. Өнөөдөр манай компани бидний хувьд бол хар өнгийг нь голцоо ашиглаад одоо нэг Эрдэнэ BG control те гуашаан дээр бол хүрэн өнгө нь ороод ирсэн байгаа. За тэгвэл энэ чулуу маань бол өөртөө 6 янзын чадварыг эзэмшдэг гэж үздэг. За энэ 6 янзын чадамжид нь юу ордог вэ гэхээр нэгдүгээрт нь бол 100% байгалийн энерги үүсгэгч чулуу байх нь байна. За манай Монголд болохоор одоо жишээ татах юм бол терагерц гэж чулуу одоо хүн болгон бараг түзүнд бугуунда зүүцэн нэг юм саарл гэлтгар чулуу байдаг. За энийг бол терагерц гэж нэрлэдэг байгаа юм л да. Тэгвэл терагерцийн хувьд бол Японы эрдэмтдийн одоо химийн аргаар гаргаж авсан энерги үүсгэгч чулуу гэж үздэг бол ясан манай Gemma-гийн Эрдэнэ саран зан хас чулуу маань 100% байгалийн энерги үүсгэгч гэдгээрээ онцлог байх нэ. Тэ. За тэгээд та нар бүхэн Эрдэнэ саран зан хас чулууны зүйлт юм уу бугуйч танд хэрвээ байгаа бол тэгээд соронзыг аваачаад нахаар соронз наалддаг байгаа. За энийг та бүхэн туршаад үзээрэй. Мөн Эрдэнэ саран зан хас чулуу маань өөрөөсөө урт хэмжээний инфра улаан туяа ялгаруулдаг онцлогтой байгаа. За тэгвэл урт хэмжээний инфра улаан туяа гэж юу вэ гэдэг бол асуулт одоо гарч ирнэ л дээ. Тэгэхээр инфра улаан туяа гэхээр ер нь бол нарны туяа гэж үзэж болно. Сүүлийн үед хүмүүс нөгөө одоо дөрвөлжин байшин те хит удаан өглөөнөөс хотод орой болтол байнга бид нар ажилласаар байгаад нар салхинд гарч амжихаа болсон те сүүлийн үеийн хүн төрлөختөн. Тэгэхээр үүнээсээ болоод бид нар одоо нарны инфра улаан туяаг байнга бидээ ямар нэгэн байдлаар авч явах хэрэгтэй бол тэрийг авч таагүй улмаас биднэрт бас биеинд организмд өөрчлөлт ордог юм байна л да. Тэгвэл энэ маань бид нар Эрдэнэ саран зан хас чулууг хэрэглэснээр байгалийн тэр нарны туяаг одоо өөртөө авах боломжтой болж гэнэ гэсэн үг юм байна. За гуравт нь болохоор үнэр дарах чадвар бол дээд зэргийн гэж үздэг. Дээд зэргийн үнэр дарах чадвартай чулуу. Яг Эрдэнэ саран зан чулуу байгаа газар үнэхээр нөгөө одоо шивэр дээр ярих юм бол шивэр үнэртдэг л дээ. Эрдэнэ саран зан чулуугаар хийсэн амьсыг өмссөн хүмүүс шивэрг болчдөг. За дээр нэмээд одоо дөрөвт чадал нь бол нэн устгах чадвартай байх нь. За нэн устгах чадварын хувьд үнэхээр олон талаар батлагдсан. Одоо энийг яг нэн устгах чадамжийн талаар ч гэсэндээ олон одоо баримтууд байдаг.
За хас цэнэгтэй ян хэмжээгээ ялгаруулдаг. Тэгээд хөгц эсэргүүцэх чадвар 100% гэсэн ийм 6 янзын чадaltaй чулуу байгаа. За тэгвэл хөгц эсэргүүцэх чадварыг бол энэ дараа нэг заагвар жишээгээр болоод бидний нүдэнд бол харагдана. Тэгэхээр энэ чулууг зүүснээр биднэрт яадаг вэ гэхээр хүнд бол өөрт нь тэ аавра гэрлэн бүрхүүл гэж ойлголт байдаг. Энэ маань өөрөө хүний биенээс гарч байгаа биеийн долгион тэ энергийн байдлыг бол тэр гэрлэлээр бол хэмждэг. За тэгвэл энэ чулууг зүүснээр хүний цусны эргэлтэнд шууд нөлөөлж чаддаг. Дээр нэмээд аавра гэрлэн бүрхүүлийн эргэлтэнд тэ энергийн биений эргэлтэнд ч гэсэндээ бас шууд нөлөөлж чаддаг чулуу бол энэ чулуу байгаа юм л да хуулинд нь. За энэ чулууг зүүснээр хүний одоо цусны эргэлт бас одоо маш сайн явагдаж эхэлдэг. За энэ зурган дээр болохоор одоо Эрдэнэ сарын зан хач чулууг зүүсхээс өмнөх хүний тэ аавра гэрлэн бүрхүүлийн байдал зүүсний дараах 30 минутын аавра гэрлэн бүрхүүлийн байдлыг бол энэ зургаар харуулад байна л да. Тэгэхээр одоо эхний зурган дээр бол энэ улаанаар тэмдэглэсэн байна тэ яг энэ хэсгүүд дээр. За би энэ курсороо шууд заагаад энэ хэсэг тасалдал үүссэн, хөлний үзүүрийн энэ хэсэг тасалдал үүссэн. За гарын энэ хэсэг гэсэндээ маш их тасалдал үүссэн байгааг харж байгаа. Тэгэхээр эндээс бид нар ахаад нэг зүйл бас мэдэж авах хэрэгтэй байт юм байна лээ. Хүний аавра гэрлэн бүрхүүлийн тэ хүчтэй байдал, эрүүл байдал маань хүний өөрийн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Таны цусны эргэлттэй шууд хамааралтай байдаг. Таны цусан хангамж биеийн бүх хэсэгт маш сайн хүрч чадчихвэл одоо тэ хүний аавра гэрлэн бүрхүүл илүү хүчтэй байж чаддаг юм байна л да. Тэгэхээр энэ тасалдал үүссэн байгаа хэсгүүд яг уу аавра гэрлэн бүрхүүлийн тасалдал ихэнхдээ хүний хөл гарын үзүүрийн хэсгээр тэ тархины хэсэгт их үүссэн байгааг одоо энэ зурган дээр чинь шууд харагдаж байгаа байхгүй юу? Тэр нь юу гэхээр хүний тархи бол маш олон хэмжээний жижиг хялгасан судсуудтай тэ энэ жижиг хялгасан судсууд цусан хангамж хангалттай хүрч чаддгүйгээс болоод толгоо өвдөх асуудал тархины одоо хялгасан судсын тэ цусан хангамж муу гэсэн онштой ер нь бол тийм хүмүүс их олон байдаг юм байна лээ. За дээр нэмээд энэ хөл гарын үзүүрийн хэсгэр ч гэсэндээ маш олон хэмжээний жижиг хялгасан судсууд ишэнэ байдаг тэ энэ бүхэн маань одоо цусаар хангалттай ингээд эргэлдэж байх ёстой байтал тэ цус маань хангалттай дүүрээд хурж байх ёстой байтал хурж чадахгүй улмаас тэр хэсэгт асуудал үүсч эхэлдэг. Энэ маань өөрөө аавра гэрлийн бүрхүүлийн тасалталтанд бас нөлөөлдөг байх нэ. Тэгвэл Эрдэнэ сарын зан хачуулууг зүүгээд 30 минутын дотор таны аавра гэрлийн бүрхүүлийг ийм хүчтэй байлгаж чаддаг байх нь. За тэгэхээр жимак хийж эхэлснээс хойш одоо миний хувьд аавра гэрлийн бүрхүүлийг хэмждэг за аавра гэрлийн бүрхүүлийн нөхөх тийм засал хийдэг хүмүүс байдаг л да. Тийм хүмүүс одоо манай бүтээгдэхүүнийг Эрдэнэ сарын зан хачуулууг хавсаргаа тэр одоо заслаа хийхээр одоо тэр энергийн засал гэж байдаг. Тэр заслаа хийхээр маш хурдан үр дүнтэй дүүрч чаддаг. Маш богино хугацаанд итгэм хэмжээний дотор дүүрч чаддаг гэж үздэг байгаа. Тэгэхээр манай Монголд ч гэсэндээ маш олон аавра гэрлийн бүрхүүл хэмждэг хүмүүсээр ч гэсэндээ баталгаажсан. Тэгээ яг энэ бол туршилт бол хийсэн одоо зүйл мань бол Crown гэдэг телевизээр л энэ цацраг хүний биений ааврыг ингэж хэмжиж туршилт бол хийсэн байгаа. За тэгэхээр энэ чулуу маань хүний аавра гэрлэн бүрхүүлийг дүүрэх чадaltaй ийм чулуу байдаг бах нэ. За тэгвэл энд одоо хүний цусны улаан бүн тэ зөөхөөс одоо хүний цусны гэсэндээ шууд цусны эргэлтэнд нөлөөлж чаддаг гэж хэлсэн шүү дээ. Тэгвэл зөөхөөс өмнө хүний одоо цусны улаан бүн ясан энд болохоор зангирсан эхний хоёр зураг харагдаж байгаа сте энэ зураг бөгнөрсөн байгаад зүүсний дараа ясан маш гоё хэмжээнд биенээсээ хилхэгдээд энэ гинжилхэнд ороод
жигдэрсэн байгаа. Тэгэхээр энүүгээрээ юу гэхээр одоо хүний цусны хэрэглэлтийг нэмэгдүүлээд одоо биеийн дулааныг нэмжин гэдэг үгээр илэрхийлэх боломжтой байдаг. За яг хажуу талын зургийг гэсэн дахиад харъя. Энэ одоо гаран дээр шар ногоо өнгө их те энэ бол хүйтэн гар байгаад ер нь бол нэлээд хүйт төтөд гар байгаад эрдэнэ цоронзон хас чулууг зүгээ 30 минутын дараа одоо хүний гарынхын дулааныг хэмжихэд ийм байдалтай харагдсан. Тэгэхээр 30 минутын дотор хүний цусны эргэлтийг ингэж нэмэгдүүлээд биеийн дулааныг нэмж өгдөг одоо чулуу байх нэ. За тэгвэл үүний дараа дээр бас одоо энэ нэг ойлголт байдаг. Энэ маань юу вэ гэхээр миний хувьд ч нэг хамгийн их сонсчод ер нь бол их олзуурхаж байсан хэсэг бол энэ гэдэг л да. Эрдэнэ цорон зочлол зүүснээр бидний аавра гэрлэн бүрхүүл өөрөө маш хүчтэй болж чадчихжээ штэ. Тэгэхээр ингэснээрээ одоо Wi-Fi орчин, интернет орчин, компьютерийн ард их судаг хүмүүсийн хувьд бол одоо электрон долгион гэдэг зүйлээс болгоомжилдог. Өнөөдөр сүүлийн үе тархины хор тавдар гэдэг ойлголт асар олон болцсон. Энэ нь юунаас үүсэж байна гэхээр те бид нар маш удаан хугацаагаар утас ширтснээс, утсыг ойрхон байлгаснаас, компьютерийн ар сууснаас болоод хүний тархи одоо энэ электрон долгионд гэмтэж эхэллээд байгаа юм байна л да. Тэгээд үүнээс шалтгаалаад тархины хор тавдар гэдэг ойлголт ч гэсэндээ бас нэлээд ихсэд байгаа юм байна лээ. Тэгвэл энэ одоо долгионоос бас бидний дотоод өөрийн бидний энерги буюу аавра гэрлэн бүрхүүл хүчтэй байж чадсанаар энэ гэрлэн электрон долгионоос ч гэсэн бид нэр өөрсдийгөө хамгаалах боломжтой гэж үздэг юм байна лээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэндээ сая электрон долгионоос хамгаалах нь үнэхээр олзуурхаж сонсож байсан хэсгүүдийн нэг болдог л доо. Хүүхдүүдийнхээ хувьд жоох хүүхдүүдийн хувьд ялангуяа энэ тархины хэмжээнд бол хамгаалт бүрэн бий болоогүй байдаг учраас за хүүхдүүдийн би өөрийнхөө гэрийн Wi-Fi-г унтраасан ч гэсэн бусад айлын Wi-Fi руу асаалттай байгаа байхгүй юу. Тэгвэл надаас шалтгааллахгүйгээр манай хүүхдүүд тань ясан асуудалд ороод надаас шалтгааллахгүйгээр тэр одоо Wi-Fi-ийн долгионыг аваад байна шүү дээ би дээ. Тэгвэл энэ чулууг зүгэлгэснээр харьцангуй бага одоо болгон хүлээж авах боломжтой болно гэж үзэж байгаа. За энэ хэсэг бол надад үнэхээр одоо таатай сонсогдож байсан одоо хэсгүүдийн нэг байдаг. За тэгээд энэ эрдэнэ цоронзон хас чулуу байгаа газар хөх зүсдэггүй. За энэ бол жишээ бол шууд энэ зургаар та бүхэнд бол харагдаж байна. Яг энэ нэг цагаан тавган тий. За энэ дээр идэх энэ цагаан тавган дээр бол эхний туршилт нь болохоор 16 хоног яг 2 ажлын тавган дээр. За энд бол энэ цагаан тавгийн одоо маш брэнд тавг гэж хэлээд байгаа юм л да. Брэнд тавг. Энд эрдэнэ цоронзон хас чулууны түрхлэг орсон тавг байгаа. Тэгэхээр энэ хоёр тавган дээр мандаринийг яг адилхан хугацаанд 16 хоног хонуулахад эхний одоо тавг маань тавган дээрх маань ингээ хөгцрөөд эхэлсэн. Энд ясан зүгээр байж байна. За тэгвэл яг адилхан 25 хоног хонуулсан. Энд 25-ын тавгаас 25 хоног хонуулахад энд бүр хөгцрөөд нэлээ муутсан. Энд ясан 25 дараа яв янзаараа ямар ч өөрчлөлтөнд ороогүй хэвээрээ байж чадчихаг. Тэгэхээр үнэхээр эрдэнэ цоронзон хас чулуу байгаа газар түрүү хэлсэн те шивэр үсдэггүй, хөлнөөс үнэр гардаггүй, огт чийгддэггүй. Тийм байдаг. Тэгэхээр жишээг нь бол энэ ахна те. За нян үсгдэггүй, хөгц үсгээс хамгаалдаг гэд. За өнөөдөр манай компанид эрдэнэ цоронзон хас чулууг ашиглаад за мулч анжуулагч байна, Ocean Pet олбог байгаа, халдаг хүнжил байна, multi therapy байна, цоронзон хас чулуун олбог байгаа мөн тэгээ соронзон хас чулуун мет байдаг, Queen Met гээд одоо том ягаан. За тэгээ соронзон хас чулуун наалтнууд байна. За мөн жамагийн ариун цэврийн хэрэглэлч гэсэндээ эрдэнэ соронзон хас чулууны нунтаг орсон гэж гэдэг.
За тэгээд Эрдэнэ саран зах чулуун оймсууд био төрсийг тэ дотор хувцас мөн соринзан хачулуун гуашаа бугавч зүйлт бүс эдгээр байдаг. За энэ бүхэн маань бүгдээрээ одоо энэ ногоон тамныг харж байна те. Энэ US FDA гэсэн тэмдэг байна. Тэгэхээр энэ Эрдэнэ сарын зах чулуу орсон манай компани шууд үйлдвэрлэдэг эдгээр зүйлүүд дээр бүгдэн дээр нь Америк нэгдсэн улсын тэ FDA-с одоо хүлээн зөвшөөрсөн жил болгон энийгээ сонгож патентжуулж баталгаажуулж явдаг давуу талтай байдаг. Тэгэхээр FDA өнөөдөр дэлхийн 140 орнд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Тэгэхээр энэгээр хүлээн зөвшөөрөгдөн гэдэг бол бас өөрөө асар том нэр төрийн хэрэг байгаа. За зөвхөн FDA-ээр хүлээн зөвшөөрөгдөж зогсохгүй те мулчианжуулагч байна, Ocean Pet, Ocean Goddess маань бас бүгд найрамд Солонгос улсын Жангяншиг гэдэг шагналд хөөс одоо шагналыг авсан байдаг. Тэгэхээр бүгд найрамд Солонгос улс Жангяншиг гэдэг шагналын хувьд бол бүгд найрамд Солонгос улсын одоо Нобелийн шагналтай дүцхүүц тэгээ шинжлэх ухааны нээлттэндээ өгдөг шагнал байгаа л да. Тэгэхээр тэр шагналуудыг бол манай одоо мулчианжуулагч Ocean Goddess эдгээр авсан байдгийн. Тэгэхээр Эрдэнэ сарын зан хачуулуу маань энэ мулчианжуулагч орсон байна. Энд эдгээр одоо дурдсан бүх бүтээгдэхүүнд бол Эрдэнэ сарын зан хачуулууны найрлага орсон байдаг бахнэ. За тэгвэл энд байна. Энэ маань одоо мулчианжуулагч тэ. За энэ энергийн сан байгаа. Энэ самны гайхамшиг бас их олон. За дараа нь тэгээд энэ дөнгөж сая сурсан Ocean Pet газардуулагч гудас гэж үздэг. За энэ гудас байна. За энэ Эрдэнэ сарын зан хачуулуу орсон халдаг хүнжил бас байна. За тэгээд манай юм бидний дуртай тэ Queen Mate гэдэг маань энэ байгаа. Энэ олбгийг бас дуртай хэрэгэлдэг маш олон хүмүүс байдаг. Тэгэхээр эдгээр бол Монгол орчуулагтаагаараа энд ингээд нийтлэгдсэн байгаа. Та бүхэн бас Gema Монгол компани дээр очиод эдгээр бүтээгдэхүүнийг орчуулсан Gema Монгол компанийн каталогийг бас аваад харах юм бол дэлгэрэнгүй мэдээллүүдийг бас илүү сайн авах боломжтой байгаа. Тэр Эрдэнэ сарын зан хачуулуу орсон одоо бугавч зүйлт бол ийм бугавч зүйлт байдаг. За тэгээд BT control буюу одоогийн байдлаар энэ маань хөрөн өнгөтэй болсон байгаа. Энэ чулуу маань тэ хөрөн өнгө, ногоо өнгө, хар өнгө эдгээр өнгүүдийг өөртөө агуулсан байдаг. За тэгээд энэ бол Эрдэнэ сарын зан хачуулуу орсон. За Хирания мөн одоо аура бүс байгаа. За Хираниагийн хувьд бол компьютерийн ард удаан суудаг хүмүүс компьютерийн дэрэг тавихаар компьютераас орж ирж байгаа долгионыг сармагжуулах боломжтой гэж үздэг л дээ. За тэгээд энийг зүснэр мөн те одоо энэ зурган дээр харагдаж байгаа хүний аавар биеийн дулааныг нэмээд аавра гэрлэн бүрхүүлэг бас маш хүчтэй нэмэгдүүлж чаддаг. Тэгэхээр Эрдэнэ сарын зан хачуулуу орсон бол эдгээр зүйлс маань бүгдээрээ хүний одоо аавра гэрлэн бүрхүүлийг маш сайн одоо нэмэгдүүлж өгдөг байгаа, хүч өгдөг байгаа. За тэгээд биовитал энергийн төрсөг гээд энэ төрсөг нь гэсэндээ манай Эрдэнэ сарын зан хачуулуу орж өгсөн байдаг. Ингэснээрээ юуны маань бол чадал одоо асар хүчтэй болсон. За тэгээд мөн манай компанийн Эрдэнэ сарын зан хачуулуун одоо шигтгэж өгсөн гутал байна. Чичиргээтэй өөрөөсөө чичиргээтэй одоо гутал байгаа. Үнийг жиндүүн шимбайлч гэж нэрлэж байгаа. Тэр за тэгээ мөн түрүү нэг загварын зүйлс гарсан бол энэ бол жоохон дэгжин зориултаар хийсэн манай одоо керамик энергийн бугуувч зүйлт маань энд гарсан. Тэгэхээр сүүлийн үед энэ бол асар их хэмжээгээр борлуулагдаад байгаа л да. Илүү гоё, чамин харагддаг учраас хүмүүс энийг их сонгож авч одоо худалдаж авч байгаа. За энэ дээр болохоор манай Эрдэнэ сарын зан хачуулууны гар хийсэн наалт тэгээ сорон зорсон. Тэгээ 3000 гауссын хүчээр сорон зороод мөн Эрдэнэ сарын зан хачуулуу орсон энэ наалт маань таны хаана өвдөн тэр газараа наах юм бол таны өвчнийг намдааж өгдөг тийм наалт байгаа.
За мөн энергийн одоо халуун сав байна. За гадна талын хэсэг нь бол stainless гэж нэрлэгддэг. За дотор нь бол var дээр нэмээд керамик хамт орсон ийм одоо энергийн халуун сав байгаа. Миний ч гэсэндээ бас хайртай бүтээгдэхүүнүүдийн нэг одоо эдгээр байдаг. Дээр нэмээд Эрдэнэ сарын зан хачлуу орсон оймс байна. Тэ. За мөн юу байна? Татвар хувцас байна. Мөн одоо офис цамц эдгээр байдаг. Тэгэхээр бид нэр одоо Эрдэнэ сарын зан хачлуу те ямар юм байдгийг бид нар энийг хэрэглэснээр танд ямар үр дүнтэй байдгийг бол ерөнхийдөө харлаа штэ. Тэгэхээр Эрдэнэ сарын зан хачлуу орсон оймсыг өмссөн хүмүүсийн хувьд үе мөчн өвдгөө болдог. Шүн орой үе мөчн ягнад унтаж чаддаг хүмүүсийн хувьд манай Эрдэнэ сарын зан хачлуу шигтгэж өгсөн дотор хувцсыг өмсөхөөр маш бат бөх одоо нойрсож өгч чаддаг. Тэгэхээр тэр хэмжээгээр одоо манай Эрдэнэ сарын зан хачлууны өвчин амдаах чадвар бол асар өндөр рөлдөө. Сая сам гараад өнгөрлөө штэ. Сам байна. Самыг ч гэсэндээ одоо хууханд бамбалцдаг, толгой нэх өвддөг хүмүүс тэр самаар самдахаар хуухныхан тэр бамбалцдаг зүйл нь алга болоод толгой өвдөлт нь намдаад тий бас нэг манай лидерийн жишээ гарсан байдгийн. Ээжийнх нь ходоод өвдөд яйта гэж байж те шөнийн цагаар үтсэн яйта гэж байж гинт самаа сансан. Самаа санаал ээж нь сам барай шууд саман дээр хөвтцэн. Самаа ингээд ходоодныхоо доор тавиад тэр саман дээр хөвтцэн гэж. Тэнгүүт үлгэрийн юм шиг хэдхэн минутын дараа яасан. Тэр одоо өвдөлт нь намдсан гэсэн жишээ ирсэн л дээ. Тэгэхээр тэр самыг ч гэсэндээ хэрглэжсэд олон хүн тэр сам дурлаад байгаа. Үнэхээр алдартай маш их хэмжээгээр борлуулагдаж байгаа зүйл бол тэр сам байгаа л да. Манай Эрдэнэ сарын зан хачлуу орсон. Тэгэд энэ самны хувьд бас энэ самаар нүүрэндээ ч гэсэндээ массаж хийж болно тий гэж зөвлөж байна лээ. Тэгэхээр Эрдэнэ сарын зан хачлуу байсан газар үнэхээр одоо маш гоё энергитэй тэ өөрөө энерги байгаа газар гэдэг чи өөрөө юу вүлээ тэ хүний татах чадвар асар өндөртэй байдаг. Тэгэхээр та өөрийнхөө энергийг хүчтэй бас олон зүйлээс өөрийгөө хамгаалъя гэж бодвол тэ мөн өөрийнхөө хайртай хүмүүстэй эрүүл мэндийг бэлгэлье гэж бодвол манай Gemma компанийн Эрдэнэ сарын зан хачлуу орсон олон гахалтай зүйлсүүдийг сонгоорой. Тэгээд та бүхэнд одоо үргэлж эрүүл байхыг хүсэн ерөөй. Баярлалаа. Хайртай шүү. Тэнгэр эвэг.